so beautiful girl 그대 눈을 바라볼 때 내가 모르는 걸 이제 믿을 수가 있어야 You're so wonderful girl 작은 손짓 하나야 그대 원하는 걸 모두 주고 싶어 My superwoman yeah Girl I'm under your spell 너의 마법에 빠져들었나 헤어나올 수 Сэно. За юу вэ цаана ойр дуулцаагүй сэн сайхан. За шинэ бичлэгтэй тавтай морил. За энэ удаагийн бичлэгээр гэрээ ингээд жоохон шинжилж байгааг анзаарсан баг. Тэгээд энэ удаагийн бичлэг маань бид хоёрын жижиг өрөөний шинжилгээний талаарх бичлэг байх болно. За тэгээд харж байгаачлан бид хоёрын энэ sneaker room бид хоёр хамгийн анх байранд орохдоо 3 давхар пүүсний тавиртай хийсэн. Тэгсэн чинь багтахаа болоод юмнууд маань илүү их одоо багтаамжтай болохын тулд бид хоёр шинжилж тавир хийж байгаа. За яг одоо юм 3 давхар пүүцтэй байгааз энийг ингээд бүр ингээд газар хүртэл тулсан тавиртай болгоод тэгээд доор нь ийм хаалттай тим тавилга болгох гэж байгаа. За тэгээд энэ удаагийнхаа тавилгыг болохоор бид хоёр гамброостайгаа хамтарч хийж байгаа. Та нар маань мэднэ одоо манай галтгооны тавилга, үүдний тавилга, унтлахын өрөөний шкаф, том өрөөний ТV stand маань бүгд гамброос байгаа. Тэгээд энэ өрөө нь л ерөөс гамброос биш байсан. Тэгээд гамброостайгаа дахиж хамтарч энийгээ шинжлэх жагаад бол маш баяртай байна. За тэгээ бид хоёр болохоор одоо гамброос маань дараа 7 хоногийн ихэр ирнэ гэсэн тавилгаа өгсрөх га. Тэгээ бид хоёр тэрнээс өмнө эднэрийг зайчлах хэрэгтэй байгаа. Одоо тэгээ яаж зайчлах юм мэдэхгүй байна. Тэгээ бид хоёр 3 давхар пүүсний тавиртай ингээд багтахгүй болохоор ингээд пүүснүүдэд давхарлаж эхэлсэн. Тэгээ сүүлдээ за ер нь энийг солих хэрэгтэй юм байна те. Тэгээ одоо ерөөсөө угсрахал үлдсэн. Одоо яа хэдэн пүүзэн энийг зөөх үү? За эднийг энэ өрөө ер нь зайчлая да. За бид хоёр одоо эхний ээлжинд нэг энэ хайрцаг болсон юм. Хүнд болчих ингээд чирээл гаргая та. Энд баг одоо нэг 50 эд хос бүүцэх шүү байна. Сая бэби тоолж исэн чинь би тоог нь алдуулчихлаа. За түрэн ши тавь та. Доороо шалчин гэж байх юм бол яана. Яа. За бид хоёр сая юу ачлаа. Арай жоохон үнэтэй пүүцнүүдийнхээ хайрцагуудыг хадгалдаг байсан болохоор энэ ховор үнэтэйнүүдийн хайрцагт нь хийгээд тэгээ тэр том хайрцагт болохоор нэг шалжихааргүй юм биетэй юм easy мисэнүүдээ хийцэн. Тэгээ ер нь дараагийн влог дээр бид юу яана өмсөөгөө пүүцнээсээ ер нь бол өөрийнх нь үгнээс хөрхийг хямдруулаад зарна шүү. Тэгээд дараагийн влог сквад бид өөрийн инстаграм дээр ойрхон байгаарэ. Тэгээ одоо ерөөхдөө энэ өрөө маань ингээд суларчин гэж бодсон чинь тэр доогоор бас зөндөө шинэ жилийн декор байгаа одоо тэдрийг зөөцгөөе. За юу яцгаана яг түрүүхэн хэлсэнчлэн зөвхөн жижиг өрөө биш бас унтлахын өрөөнд шкаф хийхээр ярьсан байгаа. Тэгээ яг одоогийн манай гэрийн ситүэйшн болохоор зүгээр ийм 4-8 ширхтээ шургуулгатай. Тэгээд битүүрийн хувцас бүр үнэхээр багтахгүй байгаа. Тэгээд ерөөхдөө энэ зайгаа ашиглаад энэ ханаараа ингээд битүү ханы шкаф хийж байгаа. Гэхдээ энэ хаалгандаа бол тэглүүлэхгүй. Яг энэ хаалга нэгдэж чаагдаг эндээсээ ингээд таа зүртлээ ийм том шкаф хийхээр төлөвлөсөн байгаа. Тэгээ зургнаас гарцсан байгаа. Тэгээд одоо болохоор энийг зөөж гаргах гэж байна. Тэгээд
Утахгүй шкавар олццгаая. За юу болоод байна? Юмнуудаа гаргацсан. Амар боллоо тий. Йоо маяг эвэлцээ. Гэтэ зүгээр энэний бүтэн хаагаад ингээд тавилга ирчих болохоор тий. When I first saw you, I meant to say you brought them a day. I want you, but then you looked the other way. I couldn't convey I love you. I hope that you see me the way that I see you. We could be, but I know that you could be my queen. I can't stop falling for you. It's easy to do. If only you knew I love you. Falling for you. It's easy to do. If only you knew I love you. Falling for you. It's easy to do. If only you knew I love you. Falling for you. It's easy to do. If only you knew I love you. За хаа юу цаана бид хоёрын жижиг энэ офисын өрөөний маань тавилга хийгдээд дууссан байна. За гэрлээ асааж үзүүлэх үү? Хоёр янзаар хоёр энд ингээд дотроосоо ингэж хасдаг гэрэлтэй байгаа. За нөгөөх нь болохоор инээ. Цараа энэ бол ерөөхдөө бас гоёлын доторх юмудаа харуулах гэрэл. За ингээ ойртоод харахаар өнгө нь яг гоё модны хийтэй. Доотлолтоо болохоор илүү бичиг баримт, камер энтер хийх гээд ийм дөрвөн том шугуулга хийсэн. Шуруулнууд маань ингээд тэр буцаад савхгүйгээ шууд ингээд харагдана. Ер нь бол нэлээд их юм орохоор шийдсэн байна. Тийм маш гоё сторэжтэй болгож хийсэн. За тэгээд гамруусынхаа тавилгын одоо давуу талыг хэлэхэд дэлхийн хамгийн алдартай Cliff гэдэг автомобилыг ашигладаг. Cliff-ийг болохоор одоо дэлхийн шилдэг дизайнерууд интерьер дизайнд ашигладаг. Одоо энгийн ламинейт интерьерээс бүр шал өөр маш чанартай. Тэгээд ийм модтой ийм модчиг ийм харагдуулж ингэж аягүй гоё хийсэн. Угаасаа өнгө үзэмж чанар нь бүр анги. Тэгээ одоо хамгийн гоё фан парт битээр жоохон байжгаад доторх юмнууд өөрнө. Тэгээ тэрийг үзүүлье. Амар их юмтай байгаа. Ер нь бол энэ тал руу харуулвал харагдаа ингээ юунд дүүрцсэн. Манайх жоохон ил хөл байгаа. Тэгээд манай дараагийн өрөө бас бэлэн болсон жоохон байж байгаа харуулъя. За манай унтлахны өрөөний шкам маань бэлэн болсон байна. Одоо танилцуулъя. За тэгээд орж ирэнгүүт шууд ийм нэг хэсэгтэй. Шууд ингээд нүур тулахгүй надад аим гоё орон зай ингээд өгөөд нэг тийм давчуу биш мэдрэмжийг өгж байгаа нэг таалагдсан. Тэгээд энэ доотлын хэсэгтэй болохоор иймаар янзган маань тустай гарсан байгаа. Ийм өрөөтэй болсон. Өрөөндөө ийм гэрэлтэй. Өрөөгийн гоё тогтчихсон. Энэ жоохон ингээд өөр дээр нь фокуслаад ярихаар ингээд чичрээд идэв шүү. Жижиг нохонод ийм даарч маараагүй. За янзгадаа баяр үргийа тустай өрөөтэй болсон байна. Одоо энэ чинь нэг жоохон жижигхэн гуц аваад тавья гэж бодоод байгаа. Одоохондоо энэ хэвтрийн тавьсан байгаа тийм ээ. За энэ юм байна. За тэгээд энэ дээдлийн туузан гэрэл энэ нүдэн гэрэл хоёр болохоор энэ конопор ингээд зэрэг. За тэгээд хаалганы дээдлийн хэсэг надад амар гоё шийтсэн юм шиг санагдсан. Энэ болохоор ингэж онгоон дараад шууд дээшигээ ингээд онгоон. Өглөө зурцаа гэж тий. Нэг өмсгүй юм болохоор шийч гэж бодсон юм. За тэгээд хаалганы артталт ингээд гоё цагаан цулгуу хавтан хийсэн байгаа. За тэгээд эдгээр нь болохоор дандаа ингээд дараад онгоодог. За тэгээд гамброос нэг юм болохоор энэ Итали нууц болохоор хизээч дуу орно гэж байдгүй юм билээ. Бид хоёр яагаад мэдээд байна гэхээр одоо манай өмнөх хүүдний шкам бүгдээрээ яг ийм нуухстай. Бид хоёр 4 жил хэрэглэсэн болохоор сайн мэдээд байна. Тавилганы бас чухал хэсэг бол яг ийм юу юм бэлээ тий. Нугас. Тийм энэ нугас чи амар хурдан дуу ордог шүү дээ. Тэгэхэд амар хэцүү байдаг. Ер нь бол тий. Энэ бол дуу орно гэж байх. За одоо шкамны доторх хэсгээр болохоор яг хоёр адилхан хэсэг байгаа. Тэгээд энтлийн зүүн талынх нь би авъя гэж ирсэн. За би өөрийнхөө хэсгийг танилцуулъя. За онгойлголоо. За энэ болохоор шилэн болохоор айгүй гоё. Эхний энэ шургуулганыхаа бүх юмыг харна. За нийлээ. Буцаад ингээ хаалаа. Шил мэлий чинь тий. Тийм ингээд эдгээр нь болохоор юм савхгүй болохоор амар гоё санагддаг. За ингээд доошо ер нь бол одоо бол нэлээд их юм багтахаар болсон. За тэгээд дээрээ эн чинь нэг тавиртай. Тэгээд эн чинь болохоор юм хувцсны үлгүүрийн хэсэгтэй.
За бэби өөрийнхөө хэсгийг танилцуулах уу? Хэсэг ер нь бол яг адилхан ганцхан юм нөр тэр нь юу вэ гэхээр одоо энэ дээдлийн гоёл чимэглэлийн хэсэг байгаа. Минийх болохоор одоо арай илүү жижиг хэрэглэлүүд хийдэг. Гэхдээ яг яг миний чинь их гоё нийлүүлэлээ чинь тийм энэ чинь гоё жуулри, бөөч ордог. Тэрийг дээрээс хардаг нь аяга таалагдсан. За тэгээ доотх нь яг адилхан эхний хоёр нь арай жижигхэн дүү. Доотлын хоёр нь арай гүн байгаа. За тэгээ дахиж хэлмээрэн гамброосын яг хамгийн одоо үн цэнтэй зүйлүүдийн нэг нь болохоор энэ тоноглол нугас маш сайтай. Одоо ингэж түрүүнд амин хэлсэн дуу орохгүйгаас гадна ингэж гажихгүй маш чанартай. Нугас ер нь айгүй тавилганы хамгийн чухал хэсэг юм байлээ шүү. Тэгээд ийм хоёр гоё том шкафтай болсон айгүй хайпи. За тэгээд өмнөх унтлагын өрөөндөө хамгийн анх хийлгэсэн хоёр шкаф маань болохоор ерөөхдөө хувцсуудаа багтгаа болоод тэгээд энэ хоёрыг хийлгэсэн байгаа. Тэгээд энэ өрөөний маань одоо хоёр дахь бас гамброосын хэсэг сэтгэл маш өндөр байна. Одоо бид хоёр хувцсуудаа ихвч хийлээ. За. Эхлээд пүүзээ өрөө нөгөө Falling for you, it's easy to do. If only you knew I love you. Falling for you, it's easy to do. If only you knew I love you. It's becoming warm summer days. My feelings for you, I'm falling. I'll be humming your summer ways, phone number in and I'm calling. I hope that you see me the way that I see you. Well, we could be, but I know that you could be my queen. I can't stop falling for you. за бит хоёр ер нь бол энэ дээрээс ах юмнуудаа өрчлөө. Энтлийн хоёроо ер нь бол пүүзний тавир болгоё гэж бодсон. Тэгээд ер нь бол бит хоёр пүүзнүүдээ их цөөлөөд жоон талын зарыг гэж утсан байгаа. Удахгүй тийм влог хий гэж утсан. Эсвэл энэ доотлын инстаграмаар та нар ороод ойрхон байж гараа удахгүй пүүснүүдээ зарна. За тэгээд энэ талаар болохоор бит хоёр юу аксессуар, пинс тэ лего сувенирүүдэд тавья гэж утсан байгаа. Тэгээд дээшээ одоо харахандаа юутайхаа одоохондоо мэдэхгүй л байна. Тэгээ энэ хэсгэр жишээ нь ингээд дандаа ийм merch идэхмнүүд энэ тий Travis Scott-ийн Reese's Puff, Diesel-ийн сүүж юу Каус их шүү дээ. тийм юмнууд байна. Тэгээд энд болохоор бид хоёрын легонууд байна. Тэгээд тэнцэнэ пенс тоглуулагчаа тавьсан. Тэгээд онгоогод бид хоёрын камер янз бүр юмуд хийсэн байна. Тэгээ энэ чинь бас нэлээд олон юм багтдаг. Тэгээд харагдаж байгаас илүү багтаамжтай тий. Тийм билээ. Энэ чинь ингээд араа жишээлбэл ингээд дахиад пүүз өгч шиний. Тийм шээс цэцлэх юмнууд байгаа. Тэгээ чинь дөрвөн шуурлагтай болохоор бас нэлээд их юм ард юм билээ. Тийм дахиад их пүүзнүүд. За одоо унтлахны өрөөл явах уу? За тий. За ингээд манай унтлахын өрөөнд орж ирсэн байна. Бид хоёр юмнуудаа цэцлээд дууссан. Тэгээд энэ талд нь миний хэсэг, энэ талд нь бэби хэсэг байгаа. Тэгээд дотор нь юмнуудаа оруулсан байгаа. Бүр багтаамж бүр маш их бид хоёрт айгүй их гоё storage хэсэг гарсан. Тэгээд энэ нэг юмнуудаа өлгөөд ийшээ accessory-ны хэсэг байж гин. За энд ингээд accessory юмнуудаа хийцэн байгаа. Таас яг сайн 100% зэгцэлж амжааг байгаа. Ийм хөрхөн зөөл өвчтэй. Юу л бол юу? Энэ ингээм юм хийд юм бэлээ. Шилээр харагддаг болохоор шууд олно гэсэн үг. Энэ бол хамгийн их таалагдж байгаа. Бүр ингээд харагдж байгаагаасаа их юм багтд юм бэлээ. Бүр үнэхээр гоё багтаамжтай байгаа. Тэгээд ингээд шинэ байгаа болохоор ингээд онгойлгож харных гоё модны өнөртэй. Тэгээд цагаан өнгөтэй болохоор угаасаа манай унтлахын өрөөтэй ингээ уусаад тэгээд энэ хэсэг болохоор ингээд хаалга онгонгууд ингээд нэг юм онгорхоо орон зай үсгээд ойр зургийн хэрэгэлдэг үнэртэй ус жуулри юу гэдэг тийм юм а тавих юм хэсэгтэй энэ ингээ унтраалга нь ингээд асч унтарч нь орой болохоор юм бүдэг гэрэл хэрэгтэй бол энэ доороос юм гэрэл асж байгаа.
За ингээд бит хоёрын хоёр жижиг өрөөний бяцхан өргөтгөлийн влог энэ хүрээ дуусж байна. Тэгээд бараг 4 жилийн дараа энэ хоёр өрөөнд болохоор шкаф юм тавиурнууд хийлгсэн тий. Ер нь яг энэ хоёроос өмнөх бүх өрөөний тавилга маань гамброос тэгээд 4 жил хэрэглэхэд ерөөсөө ямар ч асуудал энэ төр гарч байгаагүй тий. Нугас сайтай тэг харахад хүртэл юм чанар нь шал өөртэй. Тэг энэ дөрөвнийхөө хуучин харыг ингээд тавиад солиол хийсэн чинь бүр ингээд зүгээр нүдэрээ хараад ойртоо таарахад нэг тийм өнгө үзэмжний хувьд хүртэл тийм чанартай гоё нь ялгаатай тий. Тоос нэг тогтдгоо ч юм уу тий. Тийм тоос айгаа баг тогтдог. Тоос тогтсон байсан ч гэсэн нэг юм зөв харагддггүй. Тэгээ тэр нь айгаа таалагддаг. Нугас бол эзэн ш дуурнаж байхгүй. Тэгээ бид хоёр ер нь бол 4 жил амар хэрэглэгчийн үднэс хэрэглээд үзсэн болохоор ямар ч тийм эргэлт буцалтгүй буцаал гамброосоо хийлгсэн зүгээр юм байна гэд шийдэл төрсөн тий. Тэгээ дээрэс нь одоо эрүүл мэндэд хүний биед ямар ч хоргүй тий. Зарим хүмүүс ингээл мөнгөө хэмнээл нэлээд хямдхан газар ингээд тавилах хийлгчдэг штеп. Тэгин гоо тэрнийг хэдийн 1-2 жил болол гажаал эвдэрдэг ч юм уу тий. Нугсан дуу орол тий. Тэгэл дахиад солих хэрэг гараал яг тэгж айгүй их мөнгө үрэх тийм тохиол байдаг. Тэг ерөөхдөө манай залуучууд маань гамброосыг айгүй үнэтэй гэж боддог. Тэгин гот хамгийн анх битүүр ингээд галтгооны тавилга хийж хахад дизайнертайгаа ярьж байгаа энэ арай үнэтэй санагдчихээн. Тийм учраас тэрийн солий 50-ын жоохон багасгах ч юм уу тий. Тэгээд ерөөхдөө үнийн нь бол арай буулгаад дизайнаа гаргаж болдог шүү. Тийм нэг юм хийн төхөд тий. Тэгээд маш өндөр байна. Тийм сүүлэн гэжлээр бас гамброосын золзия дизайнертаа баярлаа. Манай гэрийн бүхэл юм хийлээ. 4 жилийн дараа ч гэсэн бас байжсэн тий. Золзия маань золзиагаар хэлгсэн байгаа. За тэгээд энэ бичлэг энэ хүрээд дуусж байна. Үзсэнд баярлаа. За тэгээд дараагийн бичлэгтэйгээ ойрхон байгаарай. Subscribe дарахаа мартаваа. Энэ янз бүр юм нэг өрөө байртай болсон. Тэр ингээд түүхээс ирсэн хэвстэйгаа. Нэг өрөө байранд одоо тогчиж амжаагүй л байна. Нара камер ингээ харахад жоохон сандраад идэв. Нэг хэвстэйг нь л байна да. Одоо нэг жижигхэн телевиз бууд авчвал тустай харлаа та.